이거에 또 정말. 한다고 서울에서 오자마. тэгээд залуу хүмүүс өөрөө ч зорж ирсэн. Хаяастай бас энэ тэнд гадаад орноос телевизийн нэвтрүүлэгт ороод бас шоуг бичмэлж явсан залуу гэдэг. Тэгээд яг залуусууд танад ороод гэрч ороод чи тавууг солиод хөсмөрөдлөө яриад тэгээд хончи дөх нэг төгөхгүй. Яг үгүй тий. Манайх биш тий. Танах л гэж юу зааж авсан шүү дээ. Ямар сан яаж мэдэж энд болж ирсэн. Тэг яг хөө ерөөхдөө бол найз чинь л да. Гэтэ найз чинь муухай нэгнийхээ үгийг нэгний хаа газрыг хилдэгтэй биш. Манай найз мундаг залуу байгаамаа. Бас олон залуучууд хөс мөрөөдөлт нь бас тийм болгоо хаа гэж хэлээд зааж өгсөн байхгүй. Гэхдээ орхон яг хөө ороод ингээ яг хоног гэвэл ороод хонолохгүй гэдэг үүдээсээ буцаал хамаагүй одоо би ингээ буцаад явахд бэлэн байна. Юу биш үү? Тэг Монгол юм за. Тэг орчихгүй тэр. Аа за. Манайх ч яг ихтэй юм чи. Тэг хин их бах уу? Тэгээд танд хөвгдөх шиг бахан. Гэхдээ танд биш үдсэн хөвгдөх байх юм. Гэхдээ үдсэн харсан хөвгдөх байх юм. Аа тийм. Орчих. Аа за. Иш за ишэрч. Сайн байцгаана уу? За, энэ хоёр тэгээд танилцъя. Нэг алтан дөрөв гэдэг тий сэтгүүлч гэдэг юм үйлчлэлтэй тийм юм байгаамаа. Бас би таны үгээр л байна шүү дээ. Та юу гэж хэлсэн би таны үгээр л байна. Юу цаана. Тэгээд миний хамгийн анхаарал татсан нь одоо зүгээр яг хүмүүс үзээд ах шиг байна. Одгийн хаан гэдэг орсон солиоцсон нэвтрүүлэг байдаг. Тэрэнд орсон гэж сонссон. Тэр л хамгийн чухал байгаа даахгүй. Тэрний яагаад орсон? Эхлээд сонирх. За тэрэнд чи 2007 онд юм байна. Оо за. Тэгээд 2007 онд Солонгост нэг Miss Trend Miss University гэдэг одоо олон улсын тэмцээн болдог байсан. Тэгээд тэр тэмцээний ажиллаар очсон. Тэгээд 14 хоног тэнд байж байгаад тэгээд буцсан чинь Монгол залуу нэг би нэг газар тоглохгүй монголчуудтай хамт. Тэгээд давсан мөрөөрөө тоглоод мөрөөрөө тоглоод тэгээд тоглосон чинь ингээ стакинд орооч. Стакинг гэдэг нь солонгосчуудад стакинг гэж юу юм гээд. Тэгээд нэг удаа нэг согтуу залуу байдаг хэрэг би байгаа. Тэгээд за үзье ямар ч байсан зурагтаар хүлээж аваа үзье. Тэгээд үзсэн аюу гоё санагдаа боломжийн тэгээд мөрөөрөө сормор санагдал. Тэгээд бүртгүүлэл харсан. За. Тэгээд солонгосууд мөрөөрөө яаж хүлээж авч байна? Яг ерөнхийдөө миний яг голчсон юм бол хөөн л доо. Бас хөөн. Тэгээд хөний мөрөөр хамтдаа тэгээд солонгосын ард түмний дуугийн бас давхар өмнөлөөд Монголын азмын хурлын төрлүүдээс үзүүлээд тэгсээр авал тэгэл. 대단한 본자수비가 됐어. 몽고 대통령이 영국 대통령과 정상회담을 할 때 이분을 데리고 가서 노래를 부탁했답니다. 몽고 대통령의 놀랍고도 아름다운 보물. 큰 박수로 하시 바랍니다. миний хоол хоёр өнгөөр дуурдаг. Тэгээ та бүхэн сайн сонсороо. 자, 여러분 이제부터 잘 들어보세요. 제 목청에서 두 가지 소리가 나거든요.
감사합니다. 계속해서 예. 우리 몽골 대통령의 보물 명절을 계속해서 보도록 하겠습니다. 신기하다. 따로 나오네. Ерөөдөө бол төгссөн сургууль нь хаана одоо морихуур хөмий сурсан баш тарах одоо боловсрол олж авсан. Соёл урлагийн сургуулийг 2009 онд төгссөн. За. Харин тэг сонссон юм аа. Бас дээрээс нь хөмөлд юм байна тий. Хайхтар юм байна. За. Хөдөлгөөн гэрэн биш гэхлээр бас өөр нэг хүнээс би зөвшөөрөл авах ёстой юу? Одоо би ингээд зөвшөөрлгүй ирчлээ гэж зөвшөөрөл авах ёстой юу? Эсвэл ерөнхийдөө гайгүй юу? Одоо юу гэж ойлгох вэ? Би бол бас сайн шийдэж мэдэхгүй юм. Гэтэ зүгээр хаа. Зүгээр гайгүй бах тий. Тийм. За баярлаа. Тэсэс төгссөн. Сөүсийн 2009 онд одсон багш гэдэг хүмүүний багш. Одсон багш удирдлагын дор. Мундаг юм аа. Энэ танаа дүү юм уу? Тийм шүү дээ. Манай дүү шүү дээ. Тийм үү? За. Би ч сүүлийн телевизэн киноноор харж байгаа. За баярлалаа. Харж байгаа. Тийм. За. Жүжигчин. Гүг үржил жүжигчин биш үү? Биш сэтгүүлч мэргэжилтэй. За. Сэтгүүлч мэргэжилтэй. За. Би яг кинонд тоглоод яваад байна. Гүй яах вэ тэгээд тохироонд бүрдсэн юм уу яасан тэгэл гэх мэтлэн кинонотор яваалаа шүү дээ одоо. За. Хоёр ахтай хоёр байсан юм уу? Тийм тэр чи ахтай хоёр шүү. Ахтай хоёр аа? За. Нэг цаа амсаа да. Гүртгээ тайлчих тий. Шууд хүссэн өдөр чи шин. За. Нэг ч яг мэд хүн цөөхөн ганц шүү дээ. Альтимэт ихтэй яг найзууд мэддэм байна л да. Тийм дамаат. За цаа уучаа тэгээд сайхан дэлзнаа үгээрээ. Өөрчлөн биш ч гэсэн энэ ч одоо ямар хүмүүс амьдраад байгаа гэсэн үг байна. Ер нь тийм шил тэгэл манай найз нөхдөд байгаа л да. Бөөнөрөө. Найз нөхдөд. Ийм газар найз нөхдөд ингэ сайхан байгаад байдаг. Энэ юу л да бид нар киноны уран бүтээлийн ажлаар ерөөхдөө ингээд энд байрлалцсан байна. Тийм энэ маань одоо манай бид нар нэг кинонд оролцоод тэгээд тэр кино маань ерөөхдөө гарах тогтсон. Тэгэл нэг одоо тэрнийхээ ажлаар манай киноны зураг авалт хийжсэн газар байна. Тэгээд тэрнийхээ ажлаар л бөөнөрөө бас нэг хийх юм ихтэй те өөртөө бас хүч бий оролцсон болохоор бөөнөрөө ингээд юм аяг л ерөөхдөө байж байгаа тийм байр. Миний нэрийг Инх Баяр гэдгээ. 제 이름은 앵크 바이르라고 합니다. 앵크 바이르. 혹시 우리나라 노래를 들어본 적이 있는지? 설렁살이랑 오. 시작. Язгуурлаг морин хуурвал одоо жишээ нь бид нэг үе явах юм бол гэр болгондоо ингээл дахиад зүрхээ байна л да. Тоглож үнэхээр чадахгүй. Гэхдээ ерөөхдөө бол хөгжмийн зэмсгийн их орон гэл өөрийнхөө яг язгуурлага ер нь бол касаку ч гэсэн домбрыг зүгээр л байгаа хүн дараа л ингээл тоглодог. Тэгэхээр бид нар морин хуураа жишээ нь одоо ингээд шууд аваал ингээл сайхан жавар өргөж чадахгүй байна л да. Яаж юм зүгээр морин уран тоглож сурсан юм. Яаж морин хуурч болъё. Тэгээд дээрээс ингээ хөөмөлий ингээ явъя гэж шийдсэн юм. Тийм энэ яг үндсэн мэрэгжил бол хөөмөлч болсон л да. Тэгээд ер нь бол анх би 5 дугаар ангиас хөөмөлж сураад одоо хөөмийн анхны одоо алхмыг хийгээд тэгээд өөрөө жоохон оролцоор сурцсан байсан. Тэгээд бас нэг найз ч юм үлгэр дуурайл үзүүлчихсэн тэр үед. Тэгээд
Тэгэл хөөмөлөл тэгээд тэр үед чинь дээр үед улсын ардын дууч гэж болох гэж байсан шүү дээ. Одоо үндэсний дууч эрдэмж болох тийм. Тэнд очиод Базарван гээд багш байдаг. Өөрөө алдар төөми ч юм байгаа. Тэгээд Базарван багш дээр очиж үзүүлээд энэ яг манай эцэг болохоор энэ хөөми муу биш юм уу? Зүгээр ойрлоодох юм гэдэг байгаа мó гэдэг. Тэгээд тэр багш дээр очиж шалгуулсан ч ер нь бол зөв шахалттай олцсон хүүхдүүд. Гэхдээ тэр үед бас нэг хүүхдүүд бол бас олон байгаагүй. Тэгэл намайг өхөрдөл би багшлын авъя гэж авсан. Тэрнээс хойш хөөмис тэгсэн чинь төд удлуу за чи одоо гадагшаа явна хөөми ч юм бол тийм байдаг чи төгөлдөр өрөөд явахгүй. Чи үндэснийхээ хүч морин өрийг чи заавал юм хос мортой явах хэрэгтэй. Чи морин өр заавал суу гэж намайг баавахт гэжсэн. Миний тийштэй төгөлдөр өрөөд явахгүй. Тэгээд ирсэн монгол хүн бол морин өрөөд явах нь чухал. Тэ. Танаа аваач өөр юм уу? Манай аваач өөр тий. Манай бид чи ингэ нэг гэрвэл шүү дээ. Тийм үү? Мэгмар нарангуй байна. Энэ манай нэг киноны одоо мэгмар нарах маань манай аавын дүр тоглосон. Тэгээ энэ ээж маань урнаагч. Тэгээ бид саяхан энэ миний ах ихнэр гэдэг залуучуудын хайр дурлалын сэдвтэй энэ кино оролцсон тоглосон. Тэгээ тэрний нөгөө манай гэрийн манай энэ гэр ихгүй ба киноныхаа. Тэрний л зураг. За. За ишигээ юу? Энэ ч баг бидний амрахтаа л ордоо юм. Энэ ч нэг тийм чухал үг биш дээ. Замраагүй. юм маа ингээл гитар байна тийм. бид нэр хаяа гитар тоглоод. Морин өрн байна энд. Морин гитар энэ хамтлаа. Энэ дээр. За. Морин өрөө тоглоно бүгдээрээ. Үзий морин өрийн. Энэ морин өрөө яах. Одоо нэг За яах юм. Слайд явах удаа юм чи. Та нарын замбрааг байдгийг мэдлээ. За нэг юм. Одоо энийг өөрөөл яваад байна гэсэн үг үстэй. Тийм нэг юм өөрөөл яваад шүү дээ. Гэтэ ер нь манай Монгол язгуур урлаг бол юм морин уртын дугаар эхэлдэг л дээ. Бид нар шинэ гадагшаа тоглол дээр хоор бүжиг явна, уран нуграа явна, уртын дуу явна, морин өр хөөми явна. Тийм болохоор ерөнхийдөө бол гадаад бол ер нь хаач уртын дуу морин ураараа эхэлнэ. За шингэн тагилцсан нөхөрлөгөө жаврыг үргээгээд чинь ганц юм тоглол та. Одоо шууд шууд яадаг чи байнгын форумд бэлтгэлтэй байдаг шүү дээ. Би одоо жил гарan болж байна. Ер нь хөгжин байраагүй. Хаяа пэйжаа тэгээд сүүлийн үед бол яг хувийн амьдралын бас нэг ажил төрөлтэй. Тиймэрхүү юмнууд байна. Тэгээд яг уран бүтээлээ бол хаяагүй байгаа. Гэхдээ ер нь бол байнгын нэг мэргэжлийн ингэж тоглолт хуучин оюутан байсан шиг бол практик бол ерөнхийдөө алдагдчихтiin байл. Гэтэ хоёулаа танилцсан нөхрөлийнхөө жаврыг үргээгээд нэг тоглоё л да. Тийх үү? Эндээс суух уу? Эндээс сууч юу? За. Нөхрөлийн жаврыг үргээх нэг юм да. Нөхрөлийн жорхон гээл сарнаад алга болчихлоо.
За. За ишиг. Яа энэ нэг юм байгаа шүү. Сайн бацхан уу? Сайхан үлдэж байна уу? Дийшээ зориод давхад ирсэн чи харин танд хүмүүс сууж байгаа чинь. За ишээ сууж. Яа өрөмөрөнд бүгцгээд байна. Хоёрыг байсан гэж мэдсэнгүй шүү, ах нарыг байсан гэж мэдсэнгөө. Энэ жоо адилтай л бас сууж штт. Тийм үү. Би дамдамаа яг хоо энэ хоёрыг энд байна гэж баримтлах маягтай явж байгаа санаа нь юм. Тэгээ гэрн гэж бодоод ирсэн чинь арайч гэр биш бач таарад найзуудын цогтой бөөндөө байдаг газар гэж болоод сүлдэж түрээсийн байшинд амьдардаг залуу болж хувраад тэгээ зүгээр мөрөөрөө морин хөмөж байхгүй морио хурж юм болж байна. За энд юу хийж гэж байна? Яг бид нар одоо энэ утгагүй нөгөө нэг киноны нээлт болох гээд 2 сарын 2-нд манай энэ зууны хийсэн ажиллал одоо киноны нээлт маань болох гээд тэгээд ерөөхдөө энэ ч байрлаад нэг урилга тэгэл тиймэрхүү асуудлууд одоо нэг бэлтгэл ажил бас нөгөө нэг кино хийхээсээ илүү дараагийн ажиллагаа гэж үүдэг шүү дээ. Тэднийг л одоо янзлах гал энэ ч бас төр хичээлэж байна. Тэгээ одоо манай эдэн айгүй сайхан залуучуудтай хамтраад бас ингээд нэг уран бүтээл хийлээ. Тэгээ гол нь бид нар нөгөө ийм байна л да нөгөө нэлээд удаан хугацаанд хийгдсэн. Тэгээд нэгэнт л одоо нэг тийм удаан хугацаанд хийгдсэн учраас бас нэг чанартай бас нэг үзэгчтэй сайхан юм хүргэе гэдэг үүднээс тэгээд уран бүтээлчдийн хувьд бол нэг кино болохоор өөрөө бол ингээд бид нар ямар ч байсан ингээд хийгээ бэлэн болчдөг юм байна. Тэрнээс гадна одоо яаж үзэгчтэй хүрэх үү гэдэг асуудал бол их чухал. Яаж үзүүлэх үү гэдэгт одоо санаа зовхоо болж байгаа юм шүү. Азтай байгаа юм шүү. Тий. Одоо би ч одоо ингээд гинт л ороод бодсонгүй шүү дээ. Чи одоо бараг шууд үнгүүс урчилгаа болоод хийж байгаа нэг тэгж шүү дээ. Тэг баяртай танилцах гэж ирсэн юм аа. Тэгээ бид хоёр сая дөнгөж танилцсныхаа жаврыг үргээгээд бас мориор зур тоглолоо шүү дээ. Тэр үрч бас. Энэ хоёр манай киноны бас нэг дүр тоглосон. Дараагийн дугаар. Танай чанж баг. Ерөөсөө танай хонондоо. За галтаагаар юу вэ? Цагаат дотор гараад ирсэн юм шүү дээ. За энэ галтаагааны хоёр хүн байгаа юм байна уу? Сайн байна уу? Оройны олны цаг болсон болохоор оройныхаа олыг хэлээж байна. За ямар л хийж байгаа? За дахиа ногоотой шараал тэгээд Цэзэр салаадрах уу? Тэгээд будаа шатсан байна. Бүгдээрээ цадах байлгүй дээ. Цадах байлгүй. Би ч яах вэ? Би бол нэг тийм хөвгтэй хийддэг юм биш шүү дээ. Нэг та нар олон хүмүүс нэг хүн шингээд хоол идчихгүй байлгүй дээ. Тэр нэг олон ингээл залуучууд ингээл харахаар ингээл гоё. Тайзан дээр гарах эцсийн үр дүнд хүрэх тэрэл хүсэж байна л да. За яг их баяр чи залуу байна. Яг өсөл мөрөдлөө тийм одоо юу гэдэг мундаг одоо жишээ нь ингээл мөрөж хүмүүшнэр хараад бол үерэд байгаа гэж бодно шүү дээ. Хоёулыг нь магадгүй. Гэхдээ залуу хүмүүс мөрөдлөө байна гэдэг хамгийн чухал. Тэгэхээр ингээ зүгээр дэлхийн тайзан дээр тоглоод ингээ яваад гээ бас кинонд ингээ тоглоод ингээ явхад чинь залуу хүн яг ямар ах хэвээр хоёр. Түрүүс зүгээр залуус бол зүгээр л ингээл тайзнаар архасан л гэж бодож байна. Гэтэ тэнд хүрэх тэр урт зам ямар хатуу урт зам байдгийг ойлгохгүй л яг тэр замаар алхаж эхлэх юм бол тэд би шантрах байхаа гэж боддог. Тэг ер нь би бол юм сонио юм байна. Тэр нь одоо би айгүй олон жил ингээ урлагаар явж ин л та. Сүүлийн 10 хэдэн жилдээ. Гэтэ ер нь тэрнээс өмнө бас нэг юм давхар байгаад байдаг байсан. Анх ер нь энэ урлагт орох алхам маань бас шал өөр юмнаас, эсрэг юмнаас гэхгүй. Тэрний юу байсан бэ? Спорт байсан. Тэгээ би багтаа чөлөөт бөхөр хичээлдэг гэсэн юм. Тэгэл чөлөөт бөхөр хичээлдэг байж хат чинь биш тоо тамирчин болно да 10 жил төгсөх арт болчихсон. Би ер нь тамирчин болно гэж боддог. Тэгсээр нэ 5 дугаар ангид хүмүүс ингэж түрүүлсэн шүү дээ. Тэгээд би барилдаад нэг 2-3 жил болцсон байхдаа ч үлээ манай найз Германаас ирэхгүй. Тэгээд ирсэн чи Германд нэг манай бас Монголын сайхан хүмүүс ах хосоог ах байдیں۔ Тэгээ хосоо ах Герман ингэж хөмөлдөг хөмөний тухай надад баг багт ярьж өгөөл. Тэгээд ер нь хөмөр анх урлагт орж исэн. Гэхдээ миний мөрөдөл тамирчин ч юм уу өөр тэ олимп тэр үед чи хязгааргүй мөрөдөж чааш тийм бодож исэн хэрнээ яагаад чи ингээд урлаг айгүй хүчтэй ингээд бүхнийг мартаж чадж орж чадсан. Тэгэхээр яг амьдралд бол миний бодлоор бол асар том юм өөрөө багадаа мөрөөдсөн явдаг байсан хэрнээ тэрийг нь мартуулж чадсан нэг юм байна гэхээр чинь тэрнээс илүү
сонирхлыг татсан би хүссэн юм байна шүү дээ. Тэр дотроо бүр хөөв юм байна тий. Тэр дотроо бүр үндэсний язгуур урлаг одоо тийм цуснаас цаанаас ингэсэн л юм л дээ. Тэгэл хөөмий чинь болно яг тэрэн шиг яг тайзан дээр гарахыг хүссэн хүн тий. Яг л нэг тийм сонир мэдрэмж аваад ч юм уу. Тэгээ тэндээсээ тийм бүхэн маа хаяа нэгэд л үзлээ. Жинхэнэ зүтгээд тэгээд тэгсэн бол үнэхээр амжилтанд хүрч чаддээ. Тодорхой хэмжээний амжилтанд бол. Тэгээд би бол тодорхой хэмжээний багхан шүү дээ. Бидний нас залуу багхан тийм. Багхан гэдэг байнга хэлж байгаа хэрэгтэй тийм. Байнга хэлдэг юм л тийм. Даарч тоглол гэдэг шиг тийм. За хоолой болж байна. Ер нь аль Өнгө зүсмэс нэг байгаа юм шүү. та харагдчихж байна. Хайтаа харагдчих шүү. За таны кино ямар үүрэг гүйцэтгэсэн юм? За миний хувьд бол миний ахын ихнэр киноны гол дүр эмэгтэй байгаа. Тэгээд ахын ихнэр хэрэгтэй. Болох ууг нь бас үзэгчд очиад үзэхтэй. Сургуулийн одоо жүжигчний ангид төгссөн. Үгүй би Монгол Улсын их сургуулийн гадаадын соёлын сургуулийг төгссөн. Одоо төгсөөд 2 3 дахь жилдээ ажил хийж байгаа. Ер нь бол жүжигчин биш. Тийм. Тэгээ ерөөдөө одоо энэ кинонд тоглохоор чинь жишээ нь пробонтерд орох уу эсвэл яах вэ? Кинонд тоглох саналыг одоо гол дүрийн уугнаа гэд жүжигчин одоо Батцаяа гэд амьдрал дээр бол Батцаяа гэд бидний сайхан найзууд тэгээд анх надад санал тавьсан. Тэгээд би яг шууд хүлээж авч чадаагүй л дээ. Бас мэрэгчлийн хүн биш болохоор одоо янз бүрийн бэрхшээлүүд гарах жоохон айжсэн. Тэгээд одоо бол одоо ингээд эргээд ингээд харахад энэ бүхний ард гарсан гэдэгтээ өнөөдрийг хүртэл бас итгэхгүй л байна. Тэгээд киногоо яг бүтнээр өөрөө үзээгүй. Тэгээд манай найруулагч нар маань ч гэсэн ер нь нууцлцсан хав дарц надаас үзүүлэхгүй байгаа. Одоо ингээд киноныхын иржүүд хоол хийгээд идэг. Гэр бүлтэй ер нь найз залуутай. Найз залуутай. Нэ найз залуу. За байгаа. Сани байхгүй тэрийг өөртөө итгэдэг юм. За бараг гэртээ бараг хоол хийхгүй энэ минь бараг ингээд хоол хийгээл үзээд байна ер нь. За ер нь яг эд ажил авалцж байгаа үед бол мэдээж бөөнөрөө энэ чинь оройны зурагтай бол мэдээж эндээ бүгдээ оройны хоолоо идэнэ. Тэгээд мэдээж хийгээд идэнэ. Дандаа ингэж байхгүй л та мэдээж. Гэтэ ерөөдөө өөрсдийнхөө ер нь гэрт ирнэ гэж хоол хийдэг үү ер нь? Ер нь бол гэртээ хоол сүүлийн үед хийдэг болчиход байгаа. Өмнө нь бол одоо би жоохон амралтайгаа болохоор бас сүүлийн үед хийгээд байна л та. Өөртөө хоол хийж нү энд л ингээл юм салаад ирчүүд ба салаадын дуртай уцаас хийж ин цайзаа салаад хийж ин гэл энд ингээ яриад юм. Ер нь яг тэ хаа газар авсан ч ер нь нэмэгтэй хүн л доо галтгой барих хэрэгтэй биш үү? Тийм болохоор одоо болроо галт дээр л ер нь ичээл тэгэл хоолыг орой хийх шаардлагатай үед нь хийн. Тэгээ ихэлдээ мэдээж залуус манаас юунд дуртай юм тийм ээ асууж хийн. Тэгэл ямар ч гэсэн сайн тоогооч нар гэдгийг харуулахгүй. Оройныхоо хоолыг хийгээл тийм бэлдээл энэ. Харин өнөөдөр та бид нэр яг залуустай айгуу тийм битэр өндөр их гоё хоол хий гэж яриад сажсан чинь одоо тийм таарлаа тий ямар ч гэсэн морьтой хаа дахианы гоён дээр ирсэн морьтой байна морьтой энэ ирчүүдийг ажил хийхдээ үед бол бас тэгэл хам хумдээ хэдэлээ ер нь бол цэргийн одоо ухаараа хоолж байгаа юм шиг хоол хийх тохиолдол байна. Гэхдээ одоо жишээ нь чиний хэлснээр эмэгтэй хааж явсан галтгой барих хэрэгтэй байдэн штэ гэдэг үгэнд гэхдээ олон сүүчүүд эмэгтэйчүүд дургуутж байгаа байхаа ер нь юу эмэгтэй хүн гэхээр таваа барьдаг аюугааж идэг ширээ арчиад гэж бодож байгаа штэ ер нь бол. Үгүй эн чинь хэдийн эмэгтэй хүмүүс дургуй байгаа ч гэсэндээ чаддаг байх хэрэгтэй байхгүй юу? Чаддаг байх хэрэгтэй. Тэгэхээр ер нь эмэгтэйчүүд маань дургуутсахгүй байхаа. Ер нь бол эмэгтэй хүн чаддаг байх хэрэгтэй. Чадвараа бас энэ тэнд очиж гаргачих хэрэгтэй. За хоол одоо хэдэн минутын дараа бол худахгүй болох уу? Одоо нэг 20 минутын дараа бол болчихно. За. Бач болохгүй мэн. Явж байна. Энэ ингэж доцсон хаа? За зүгээр байхгүй. биш тоглоом биш нэ. За боломжтой, маш боломжтой шүү дээ ерөөсөө.
За. Ийм л асуудал байсан байж тэрээс. Тэгээ энэ тэндээс ер нь урд нь бол би нэгийг мэдэхгүй байсан залуучууд үстэй ер нь. Тийм ээ, ер нь ингээд гэхдээ ерөнхийдөө л нэг холбоотой л байсан. Ягаад чинь дээр би нэг хальт мэлт мэддэг тийм хардаг ганц нэг удаа уулзж ирсэн юм тийм их үзэж байна. Ерөнхийдөө тэгээ сар орчин байхлаар нэгнийх нь тэгээд тар маран танигдж байна уу нэг удаа тэгэл доод ингээл танигтал таньчаад дугаас угаад. Жил орчим ингээд морин хөрмөр ингээд байгаагүй амьдрал байсан. Гэр бүлтэй юу? Гэр бүлтэй болоог оо. Тий. Найз зөвхөн өргөдөг одоо удаан өргөсөн найз зөвхөн л байна. Аврагын хувьд гэр бүлтэй? За. Ихнэр хөвгттэй. За. Сайхантай, сайхан хүүтэй. За. Тиймэрхүү л байна. Мундаг байна тий. Сайхан шүү. Манай болохоор юу гэсэн блэ? Оо байгаа. Яа гэсэн чинь. Юу найзлалтай. Тэр хүн юм жоохон бохомдсон баха. За, таалаа хийсэн. Хариулж байгаа л саяхан бидний Монголын кино орлоод гайхамшигтай дөрүүдийг бүтээсэн, гайхамшигтай хөнөөр оруулсан дамжаа ахсны зүгээр юм дурсан хөтөл гарч ийн л да. Тэгээ манайд хэлж байгаа байхгүй зүгээр тэр хүний зүгээр амцрүүн багтаа ярьж байгаа ярианд би үер киноны молмын дүрийг чадан ядан оролцсон гэж хэлж. Тэгж мундаг бүтээсэн дүрийг. Тэгсэн чинь саяхан нэг киноны нээлт болох гээд нэг телевизийн киноны юугаар ярихдаа нэг залуу би бүтээсэн. Би өөрөө болохгүй гэж ярьж байна. Энэ залуучуудын хандлага ер нь хэр санагдав ер нь танд тийм. Гэхдээ яг үед залуучуудын өөрсдийнх нь үзэл бодол бас суртах байгаа байдал тэр хэлэхтэй. Тэр юм их учир дутагдaltaй байна. Эсвэл сайшаал магтаалтай байна гэж хэлээд байгаа миний хувьд бол онц санагддаг шүү дээ. Өөрсдийнхоороо байжлаавал тэгэл өөрсдийнхоороо байжлаа байхгүй бол тэг байхгүй л гэж байна. За сайхан олцоогоорой. Гоё байна. За сайхан бол байна. сайхан л юм. Өстө баярлалаа. Түдээ баярлалаа. Үнэхээр морьтой явсан байна. Амт бол үнэхээр морьтой явсан байна. За. Одоо тэр үрлэг оръё. Нэг хүсэлт байна. Тэр гитар байсан шүү. Гитарын хин тоглодгийг. Тэгээд бүгдээр манай ерөнхийдөө мөнгө сүхбаанд тоглоно да. Мөнгө голчлоо. Гитар аваад л тээ. Тэр том өрөөндөөс. За. Мөрөөс аваад л тээ. Хошоо ганц юм яваа. Яахан дөмөрөө. За хослоод ямар ай юм уу дуулах юм. За одоо киноны дуг л болно да. Миний ах ихнэр гээд манай киноны дуг The Guy самтлагийн дуучин төгсөх өөрөө үг аян зохиосон. Тэгэд энэ дуг л одоо Аюустай залуу. ихтэй ирлээ. Бид нар тэгтээ ер нь бол тоглолтгүй л дээ энэ бол хэцүү юм шиг байна. Тэгвэл ер нь нэг хаяа бид нар бөөнөр ингэж мэгж байхаар дуу муу дуулахдаа би онлайн маяг наагаж байгаа л тийм үү. Тэр яг хөвчлөлтэй байна. Муулта тэр юу гэж тийм. За хөвгөлтэй юм сонсъё. За. Чи дуугаад болно шүү дээ тий. За. Бичмда хайрт минь энэ үдэр дурмын өнгөрөө ирээгүй дурлыг болцсон нэгэн залуу нийлэн зогсон ичимгээр хүсгүй түүний араас тэрийн ихрэлгээ үлэх салхи хайрын үсай хайрын бодмаа ижил хосүрхээ
Нэг иймэрхүү маягаар хөгжөлтгөө бүр баалгахнаа бүр. Яг тооч нь үтсэх юм болоо. Тий. Гэтэ нэрийн морио орын нэрийг бид нэ тоглоцмаар юм аа тий. Хүн болгоо ирж байгаа шүү дээ мөн тий. Гэтэ ер нь бол жишээ нь хөнгөө одоо юу гэдэг морины явдлыг ингээд тоглоод сурыг гэвэл ер нь наа чинь их ажил авах уу ер нь. Хичээл зүтгэл байгаад, хичээлсэл мэдээж байгаад оролдоод үзүүл нь яах вэ? Тэгээ Монгол хүн л юм чинь тэгээ бүгдээрээ Монгол зүстэй тэгэл болно шүү дээ. Сайн хичээгээл. Ер нь гэхдээ хүн хүнээсээ шалтгаалт юм дөө. Мөнгө хизээ гитар сурсан юм. За одоо нэг 5 6 жил болчихно. Анх ааваар заалгаж ирсэн да. Ерхэд ингээл нэг найз нөхдийн хүрээнд хамт олонны хүрээнд л тоглож. Тэрнээс нэг тайзан дээр гараад сүйд болоод байдаггүй мó. Тэгэж юм болгон дээр л тайзан дээр гарах гэдэг. Зүгээр л түүдэг гал тойрд суугаад тоглож чаддаг байна гэдэг чинь хамгийн мундаг байгаа. Тэр нь ирчүүд юм гитар тоглоод ингээд түүдэг гал амар сууж гаргахаас эвгүй үз ирнэ. Одоо гоё ил байх уу залуу хүмүүс одоо янз янзын салбарт бас баг зэрэг юмнууд чаддаг байна гэдэг ер нь бол чадвар шүү дээ. Хүн болгонд бас байгаад байхгүй. Хүн залуучууд болгонд бас ийм авьяастай байгаасаа тий. Яг авьяас яг хуу цаанаас угаасаа өгөгдлээдэг. Гэтэ тэрийг гол ингээ гоё болгоно гэдэг сайхан байна л да. За одоо дангаараа ганц дуудуулаад өгч. За тийм. Дангаар Чи одоо энэ киноны хит дүүн юм уу? Хит ахны одоо дүүн юм юу юуны? хамгийн баг Нотхон баяр гэсэн дүр. Аа зэ. Нотхон баяр буюу одоо энэ хүний дүү шүү дээ. За дүүл ивүүз. Юу биш эвтэй гэдэг. Ямар хөө дуу байвал зүгээр манайха бөөнөрөө бас дуулчих. Бөөнөрөө дуу бий те. Өстө нэрээ түрүүний хэлснээр залуучууд юм чинь гитар тоглоод дуулах сайхан шүү. Ямар хөө дуу байвал зүгээр. Залуучууд юм чинь бас сайхан. Тэрийн амтлын нэг дуу байдаг юм а би ер нь их тоглох дуртай, дуулах дуртай. Гоё дуу байдаг юм. Чамтай уулзсан тэрэн шүү зүрхэндээ энгэр дүүрэн үлэмсээ чамда үзүүлээгүй чиний харцыг хүсээ миний сэтгэл эргэж олдохгүй тэр илүүийг хүсэн мөрөөднө Чамайг хүлээн цонхны чиндаар зогсохдоо би Зогсох зүрх минь чинь дэлнэрээр дуулах шиг санагдаа Чамайг хүлээн цонхны чиндаар зогсохдоо би Зогсох зүрх минь чинь дэлнэрээр дуулах шиг санагдаа За ингээд нэг юм төрөөсийн байрал ингээ бөөндөө байж. Төрөөсийгчтэй баярлаа тий. Их чигсэн үү? Төрөөсийгчтэй баярлаа. Сайхан төрөөсийн байр байна. За. Кино хэдгээр нэгтгэлээ? 2 дугаар сарын 2-ны өдөр нэгтнэ. За хаагуур унтцгаа тий. Тэгээд хаасан. Эмэгтэйчүүд нь орон дээрээ, эмэгтэйчүүд нь газраас тэгээд За. Тусаа өрөө мөрөө гэж бас байдаг үстэй тий. Тэгэж нэг сорон дараалаа. Наад өрөөнд орчихгүй. Байны өрөөнд орчихгүй. Наач миний шок мөн айнд байна. Асуудал байхгүй. Тухтаныг айлд ирсэн биш. Залуучууд ажил хийж явж байгаа газар ирсэн учраас шокод хэлгээл унтчих. Хаагуур унтах уу? Унтахны өрөөнд ороод. Энэ өрөөнд унтчих уу те? За тийм. Энэ хавар. Та нар хаагуур шахацлах юм. Тийм үү. Гэл бөөнд шахацлах. Ажилтай байгаа мөн бөөнд цуглаад. Одоо ямар ажил хийдэг юм? Нэс болгож чинь нээлттэй ажиллагаанд тараал гэж байсан. Хамгийн гол ажлууд маань бас ингээл тий одоо яг бид нар нэвтрүүлэг юмд оролцож байгаа болохоор бас зарим нь за хийж байгаа тий хуваарлж авсан ажлууд байгаа. Тэднийг бас хийн. Тэгээ чи ямар ч байсан сайхан унтаад
Би унтах яг гол нь би маргааш өглөө баян үлгийн нисэхтэй учраас л жоохон тийм баг. Гэтэ хонуулж байгаад баярлаа. Зүгээр танартайгаа харин ажилтан жоохон төвөг болсон байна. Уучлаарай. За. За сайхан амрацгаарай. Үдий залуу хүнийхээ төсөл мөрөөдлийнхөө төлөө тэмүүлж байгаа нэгэн залуу энэ хоёрын тухай би найзаас нь сонссон юм аа. Тэгээд найзаар нь ерөөхдөө хааваа газрын заалгуулаад ирсэн. Энэ хоёрын хэлснээр манай хөөмич болоход миний язгуур урлагаар хичээлэхэд манай найз маань их нөлөөлсөн гэж найз нь уруу татсан гэж. Найзууд бидний нэг ийм сайхан зүйл уруу татдаг бол сайхан байна. Тэгээд язгуур урлагаар хичээлсэн сурч боловсрсон энэ залуу чөлөөт бөхөр хичээл гэж олимпийн авраг төдийгүй олимпийн авраг болох гэж хүсэж мөрөөдж байсан энэ залуу нэг л өдөр тэр хүсэл мөрөөдлөөсөө татгалзаад энэ язгуур урлагаараа хичээлж энэ язгуур урлагаараа дэлхийн тавцанд Монголын дуу хоолойг, Монголын язгуур урлаг, Монголын талыг дэлхийн чихнээр сонсохыг хүссэн ийм нэгэн залуу байна. Тэгээ бас нэгэн кинонд бас тоглож байгаа юм байна. Энэ кино хэр болсныг, энэ кинонд ямар дуу бүтээснийг миний хувьд дэлгэцнээс харахыг хүсэж ингээд дуундаж амрыг да. Маргааш өглөө баян үлгийн явна. Дараагийн дугаартаа бүгдээрээ баян үлгийн казаки арт өндөр очиж онноо. Санан байхаа гэж тэгж байна. Дахиад дэлгэд казакууд гэрийнхээ хананд байгаа доомрыг бариад бүгд тоглодог. Харин бид нар зүгээр л морин хуураа ханандаа тавьчаа тоосон даруулдаг. Бүгд ер нь тоглоо сурчий гэж бодож байна. Бүгдээр нь урайлж сайхан байна.
Бужинал ах шүү. Сахас нам унтчих. Тэр нэг хувааж чим байгаас тий. Би ганцаараа бид дараа нь чам болчих. Тэгэхгүй яах юм чгүй. Шинэ өдөр юм хаваад идчих хэрэгтэй шүү дээ. Цацаг юм идэх гэж байдیں۔ За нэгтэй нэг сэрээ. Харж одоо энэ ч бараг унтж унтаар гэр мөр болсон юм шүү дээ бараг. Гэрээс авах байлоо. Хасаа хамарсан. Төчөө том мөргийн төлөө гэр санах чи юу юм байна те. Гадаад энэ төр явж байхад бол тэгээд гэр мөр болох санаа нэстэй юм. Нөө санал байх гэр ихээсээ тэгэл бас ээж аваараа л их санаа. Би өөрөө айлын баг хүүхд. За. Тэгээд одоо бол яг хөгшин ээж аваа шүү дээ байдаг. Оплаа тэгэл. За. Ааж өндөр настай яв. Ер нь бол өндөр настай хүмүүс ээ. За. Гайгүй. Ирэхдээ бол урд нь гадаад дотор ингээл их явахад гадаадас юм ээж аваад ер нь юу юм аваач гэж боддоо юм. Тэгэл одоо ер нь би ч өөрөө залуу хүн тэгээд бас ихнэр хүүхд аваагүй те. Ихнэр хүүхд аваа болгож тэгээд ээж автал хамгийн түрүүнд юм аав юм гэхдээ тэгэл ямар ч байсан цагаансар баяр маяр тохиолдох ч юм уу одоо саяны ингээл цагаансар болдог шүү дээ. Тэгэхээр нэг аавда за ширээн дээр нь тавих нэг юм нэр хүн те. Заавал нэг юм авчирна. За ээжтэй одоо юу байна ширээн дээр нь тавих бас чихэр чимээс ч юм уу. Яг тэр үед нь очиход юу хэрэгтэй те болох уу яах вэ тэгж бодчихлаа. Гэхдээ өөрийгөө эсэмэн даваачих нь компьютер юм шиг байна те. Ер нь бол за. За тийм гаваач идчихэд мартчих доо. Монгол шинэ өдөр эхэлж байна. Нар мандж байна. Зүүн цагаас баруун цаг хүртэл бас дэлхийн өнцөг болон бүрт бас монголчуудын өнцөг дэлхийн гадаад монголчуудын зүрх сэтгэл нь бас Монголын нар мандж байна. Тэрийг алимдаа зөв хөөмөн хэлвэл. Хөөмөн санаачаад явлаа шууд. Мөн яг одоо ингээл энд. Бас өглөө босгодог хүмүүс хэцүү юм. Одоо шаалан бол унтж байгаа шүү дээ. Тэгж байгаа тийм. Гэтэ одоо та тийм яар ажиллаа шүү дээ. Теннис. Яар ажил яг хойд хэрүүл яах вэ? Таны юу гарч явна шүү дээ. Тэгмээс би одоо явлаа дагдаг хөөмөл. За амжих. Захиур төмөр гэдэг шүү дээ. Энэ дуу эсрэг явдаг шүү дээ. Дууны нэр чинь дөрөв уулын сайхан дуу гэдэг шүү дээ. За би тэр дууны нэг бадгийг за бас яах нэг өөрийнхөө чадан ядан хийж нэг бадаг аюул. Холомолондж байгаа тийм. Тэр сайхан байна. Гоё тий. Хүндтэй ер нь өөрөө чадахгүй юм сонсол хамгийн сайхан юм. Тэгээ тэр дотор ингээ залуу хүн ингээ байж ингээ зуруулагаараа сайхан байна шүү. За. Таны гүнэд ажилттай байгаа. Цаавууд мордё доо. За тийм. Дараагийн дугаар. Танай чалж маа. Ерөөсөө танайд хонондоо. Хоноос нь баярлаа. За. Ер хүний замууд эргээд уулзна гэдэг чинь янз бүрээр хэлдэг юм шиг байлаа штэ. Гэтэ би жавар угаас нь нөхөрлийн тулд хэлж байгаа. Улам бичээрэй. Авьяасаа улам өндөрт нисээрэй гэж өрөө. Та бүгдээрэнд баярлаа. Нөгөө ярьсан кинонд амжилт хүсье. Миний ахын юу лээ? Ихнэр.
ахын ихнэрлөө махицсан тухай юм шээс дээ. За, баярлалаа. За, баярлалаа. Найз залуу. Тэсэжтэй. Баярлалаа амраа. Ирээд очих ирээд бол асан замд явлаа баяртай. Намайг магтсан уран бүхний чин төлөө надтай хамт ууж дуулсан бүгдийн төлөө намайг гэрлэн хурцсан юм бүгдийн төлөө насны сайхан үнэнч нүхтийн төлөө ундран өргөө сайн сайныг Шве хадом итгэлэндээ байж додотя он рангурго